Хичээлийн зорилго болох стандарт хэлбэрээр бичигдсэн тооны үйлдэл гүйцэтгэж сурья. Жишээ бодлого тайлбарлая. Бодлого 1. Нэмэх үйлдэлийг гүйцэтгэхийн тулд хаалтны өмнө ерөнхий үржигдэхүүн гаргах аргыг хэрэглэнэ. 16 зэрэг 15 зэрэгтийн аль их зэрэгтийг хаалтны өмнө гаргавал илүү тохиромжтой байдаг. Иймээс 16 зэргийг хаалтны өмнө гаргая. Хаалтан дотор маань 2.6-г үржигдэх нь 10-ийн сөрөг 1 зэрэг, нэмэх нь 3.7-г үржигдэх нь 10-ийн тэг зэрэг үлдэнэ. 10-ийн тэг зэргийг заавал бичих шаардлагагүй. Хаалтан доторх үйлдэлээ гүйцэтгэж бодъё. 2.6-г 10-ийн сөрөг 1 зэргээр үржинэ гэдэг маань 2.6-г 0.1-ээр үржигсэн үг. Ингээд 0.26 дээр 3.7-гоо нэмбэл 396-г үржигдэх нь 16 зэрэг гэсэн стандарт хэлбэртэй хариу гарсан байна. Бодлого 2. Хасах үйлдэлийг гүйцэтгэх нь байна. Мөн энд 10-ийн зэргүүд нь сөрөг тэмдэгтэй байгааг харж байгаа баха. Эндээс аль их зэрэгтэйг нь хаалтны өмнө гаргая. 10-ийн сөрөг 2-ыг хаалтны өмнө гаргах юм бол хаалтан дотор 8.5-ыг үржигдэх нь 10-ийн сөрөг 1 зэрэг, хасдаг нь 2.7 гарна. Хаалтан доторх үйлдэлээ гүйцэтгвэл 0.85-аас 2.7-г хасаад хасах нэг бүхэл 185-ыг үржигдэх нь 10-ийн сөрөг 2 зэрэг гарна. Бодлого 3. Стандарт хэлбэрт бичиж үйлдэлийг гүйцэтгээрэй гэсэн бодлого байна. 9-р ангидаа бид тооны стандарт хэлбэрээр бичих хичээлийг үзэж байсан. Иймээс өмнөх мэдлэгээ сэргээн санаарай. Стандарт хэлбэрт бичсэний дараа үржих үйлдэлээ гүйцэтгэе. Үржих үйлдэлийг гүйцэтгэхийн тулд 488-ыг 265-аар үржиж өгнө. 10-ийн 6 зэрэгтийг 10-ийн хасах 4 зэрэгтэй үржинэ. Үржүүлэх үйлдэлийг гүйцэтгэе. 10-ийн 6 зэргийг 10-ийн сөрөг 4-өөр үржинэ гэдэг маань зэргийн чанар 9-оор зэргийн илтгэгчүүдээ нэмээд 10-ийн 2 зэрэг гарч байгааг мэдэж байгаах. Эндээс үржүүлэх үйлдэлийг гүйцэтгээд 12 бүхэл 1932-ыг үржигдэх нь 10-ийн 2 зэрэг гарсан байна. Багш нь хариуг стандарт хэлбэр рүү шилжүүлсэн байгааг хараарай. Бодлого 4. Гэрлийн хурд 3-ыг үржигдэх нь 10-ийн 8 зэрэг метр секунд байдаг. Сугар гараг нарнаас 108 сая км зайд оршдог бол нарны гэрэл сугар гарагийг дайран өнгөрөхөд хэдэн минут зарцуулах вэ гэсэн бодлого байна. Энд бидэнд хурд мөн зам өгөгдсөн байна гэж ойлгож болно. Эхний үйлдэл гүйцэтгэе. Өгөгдсөн хэмжээсүүдийг нэг ижил хэмжээс рүү шилжүүлж стандарт хэлбэрээр бичье. Өөрөөр хэлбэл бидэнд өгөгдсөн 108 сая км-ийг багш нь стандарт хэлбэр рүү шилжүүлж бичлээ. Нэг бүхэл 108-ыг үржигдэх нь 10-ийн 8 зэрэг км гарна. Үүнийг километрийг метр рүү шилжүүлэх зайлшгүй шаардлагатай. Метр рүү шилжүүлэхийн тулд 1000-аар үржих буюу 1000 маань өөрөө 10-ийн 3 зэрэгт гэдгийг мэдэж байгаа. Ингээд зэргийн чанараа ашиглан 10-ийн 8 зэргийг 10-ийн 3 зэрэгтээр үржихэд зэргийн илтгэгчүүдийг нэмээд 10-ийн 18 зэрэг буюу 1 бүхэл 108-ыг үржигдэх нь 10-ийн 11 зэрэг метр гарах нэ. Дараагийн үйлдэл маань хуваах үйлдэлийг гүйцэтгэх нь өөрөөр хэлбэл бидэнд
Зам буюу хурд өгсөн хугацааг олохын тулд бид замыг хурдад заавал хувааж өгнө. Эндээс хуваах үйлдэлийг гүйцэтгэхийн тулд 1/108-ыг 3-т хуваасан байна. 10-ын 11 зэрэгтийг 10-ын 8 зэрэгтэд хувааж өгсөн байна гэдгийг харж байна. Зэргийн чанар ёсоор зэргийн элдвчүүдээ хасаад 10-ын 3 зэрэг гарсан байгааг харж байгаа байхаа. Үүнийг багш нь стандарт хэлбэр шилжүүлж бичье. Ингэхэд 3.6 гүйцэтгэх нь 10-ын 2 зэрэг минут гарна. Ингээд бид стандарт хэлбэрээр бичигдсэн тоонуудын нэмэх, хасах, үржүүлэх, хуваах үйлдэлийг гүйцэтгэж сурлаа.